Өнөөдөр дүүргийн иргэний иргэн анх шатны шүүхтээр хамтран ажиллах гэрээтэй холбоотой асуудлаар за хариуцагчийн өмгөөлөгчөөр шүүх хурлаанд ороод гараад ирлээ л дээ. Тэгээд асуудал юу байсан гэхээр хоёр найз нийлээд хамтраад бизнес хийсэн. За тэгээ ашиг орлого хуваах үед бол анханасаа ярьж тохиолдсон байсан дад хүч гэж байна гэдэг. Юу нь шулуухандаа зүгээр 30% та найзд бол өстой найз гэдэг утгаар өгсөн болохоос түүний оруулсан хийгүүлсэн зүйл байхгүй байх. Гэтэл нөгөө нөхөр яасан гэж энэ их ашиг аваад байна. Энэний 50-50-аар авах хэрэгтэй гэж маргаж байгаа байхгүй. Нөгөө гэрээ хэлцэлж хамаавахгүй, хууль дүрм хамаавахгүй, өөрөө ажил хийх буюу хөрөнгө оруулах асуудалч тэнд байхгүй. Би эндээс юу гэж бодсон гэхээр ер нь бол хүний хамгийн тэнэг зам бол өстой атаархуу зам байдгийн байна. Энд чинь өөрөө олохгүй байж, өөрөө чадахгүй байж, тэгээ өөрөөс нь авцсан юм шиг шаналж яваа. Тэгээ тэрийг одоо ингээд шүүгүүд гаргаад, нэхэмж гаргаад авна гэж дайраад байгаа байхгүй юу. Энд чинь өөрөө маш утгагүй зүйл шүү. Тэгээд эцсийн дүндээ тэр гэрээ цуслагдсан. За манайхаас сөрөг нэхэмж гаргаад тэгээ гэрээг бол цуслах асуудлыг шийдвэрлэсэн. Тэгээ хин хохирч байгаа. Нөгөө атаархуу нөхөр хохирч байгаа шүү. 30% байхгүй л болж байгаа байхгүй юу.